Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэндэ хүргэе. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ би хэрвээ та ингээд пассвортаа мартсан бол тэр нууц үгээ яаж сэргээх вэ талаар хичээлийг авч үзэж байна. За тэгээд сүүлийн үед олон хүмүүс ингээд мэйл хаяг болон ингээд өөр зүйлүүдийнхаа пассыг мартчихлаа. Нууц үгээ мартчихлаа. Яах вэ гэж асуугаад байгаа. Тэгээд дээрэс нь бас мэйл хаягаа мартсан хүмүүсээс ирсэр байдаг. Тэгвэл forget email гэдэг мэйлээ бас сэргийх боломжтой бас байгаа шүү. За тэгээд би урдны дугаар дээр болохоор ингээд email хаягтайгаа өөр ямар нэгэн verco мэйл бас эсвэл өөр утасны дугаарыг холбох тийм хичээлийг бэлдэж оруулсан байгаа. Тэрийг хийцэн байвал бас та энэ нууц үгээ сэргээхэд илүү хялбар төхөн болж ирэх юм аа. За тэгээд хичээлдээ орцгоё. За би өөрөө хэрэглэдэг мэйлийг арай. Next. За тэгвэл энэ дээр пассвортаа буруу хичээлд мартчихлаа гэж үгүй л тий. Тэгэх юм бол forget password гэх энэ дээр дараад за тэгвэл сүүлд санаж байгаа ямар нэгэн тийм пасс байна уу гэхээр за пассворд буруу хич тий. Таны Yahoo mail руу чи нэг явуулах боломжтой байдаг ч тий. Тэгвэл try any other way өөр ямар нэгэн арга байна уу гэх тийм миний утасны дугаар руу явуулах боломж байгаа маань л. Юу явуулах вэ гэхээр get verification code буюу баталгаажлах кодыг явуулна гэж. За энэ болохоор тань руу дуудлага хийж бас өгж болно. Эсвэл бол мессеж хэрэглэж болно. За тэгвэл би мессеж хэрэглэхийг сонгочихё. За тэгвэл таны утсанд 6 оронтой тоо ирнэ. Үсэг тоо орсон 6-аас дээш оронтой тоо байх ёстой. За тэгээд энэ дээр та ноцыг оруулчаад энэ дээр тавтан оруулаад тэгээ хадгалаад та ингээд ноцыг өөрчлөх боломжтой болж эхэлж байгаа юм да. За ингээд save password хийчихье. За ингээд юу болчлаа. За ингээд ноцыг амжилттайгаар солиж болж байна. За одоо харин та хэд нэг зүйлийг хийж өгье гэж бодсон болохоор forget email буюу та мэйл хаягаа мартсан байвал яах вэ гэдэг. За тэгвэл юун дээр утасны дугаараа хийгээд утасны дугаараа хийлээ. За өөрийнхөө мэйлийг та сайн мэдж байгаа бол мэйлийн нэрийг мэдж байгаа бол бас ингэ сэргийх боломжтой. За мөн утасанд бас дахиад тэгээд 6 оронтой код ирнэ. За тэр 6 оронтой тоог хийгээд тэгээ бас та мэйлийг мэдэх боломжтой. За ингээд таны мэйл энэ байх шүү гэдгийг сануулж гарч ирж байгаа юм л. За ингээд танд амжилт хүсье. Анхаарал тавьсан баярлалаа.